Менингококк халдвар бол одоо нууц үеийн хугацаа гэх юм бол 3-аас 10 хоног гэж ярьдаг. Хөвчлэн нэг 5-аас 7 хоногийн халдвар авснаас хойш 5-аас 7 хоногийн дараа эмэлзэн шинж тэмдэг бол илэрч эхэлдэг байгаа. За менингококк халдвар гэдэг маань өөрөө үндсэндээ бол одоо үндсэн одоо хүнд хэлбэр гэх юм бол хоёр хэлбэрээр явагддаг. За тэгэхээр энэ дээр бид нэр гол нь юу анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт нь яг хүн дээр өвдөж байгаа хүмүүст бид нар цаг алдахгүй эмнэлгийн системж үзүүлэх шаардлагатай. Тийм учраас энэ дээр хүнд өвчлөлийг илэрхийлж байгаа эмэлзэн шин тэмдгүүдийг бид нар онцгой анхааруулж хэлээд байгаа. За нэгдүгээр менингит гэдэг яг ийм хэлбэр байгаа. Менингит гэдэг. За энэ үед нь яадаг юм бэхээр генет өвч хүүхэд өндөр халуурдаг. За тэгээд тархины бүрхүүл харилс зочирлын улмаас толгой хүчтэй өвдөх, өгүүлж бөөлжих, за нүд ингээд дуу чимээ болон гэрэлд гялбах гэдэг ийм шинж тэмдгүүд их илэрсэн тохиолдолд энийг бол бид нар одоо менингитийн хэлбэр явуулж байна гэж бодоод эмчит яралтай хандаараа гэдэг. За дараагийн нэг маш хүнд хэлбэр нь болохоор үжил хэлбэр гэж байгаа. Энийг бид нар менингококцими гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ үжил хэлбэрийг бид нар бас яагаад яралтай нэн даруй эмнэлэгт ханд гэд анхааруулдаг байгаа юм бэ гэхээр яг цаг минут алдахгүйгээр эмнэлгийн цэцлэмж үзүүлжээж бид нар энэ хүмүүсийн амьсыг аврах гэж байгаа юм. Ийм учраас сэрэмжлүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед яах юм хэр нөгөө хүүхдэд ялангуяа одоо хүнд өвчний үед илэрдэг шинжүүд гээд манай ээж нар ард иргэж гисэн маш сайн мэддэг. Генет цочром огт нөгөө генет өндөр халуурдаг. За дээр нэмээд хүүхэд биеэр тууралт гарч болно. За энэ нь бол хөвчлэн халуурсан хойш нэг 6-аас 12 цагийн дотор тууралт гардаг. Гэхдээ энэ тууралт нь хөвчлэн хөл ингээд мөчөд захын хэсгээс эхлээд гарч эхэлдэг. Тэгэхээр ингээд хүүхдийгээ бид нар болохыг яадаг гэхээр халуурахаар нь гэртээ халууныг буулгачаад халуун намдахаар нь хараа байгаад идэг. Маргааш өглөө болъё. Нөгөөдөр болъё гэд ингээд тий. Тэгэхээр тийм бол байхгүй. Генет цочмог өндөр халуурсан биеэр туралт гарсан хүүхдийг яг тэр даруйд нь яралтай эмнэлгийн тусламж авч заавал эмчит үзүүлээрэ гэдэг ийм зөвлөмжийг хүмүүст анхааруулад байгаа. За дээрэс нь энэ менингококк талдварын тэр үжил хэлбэрийн үед явж байгаа халууралт нь онцлог. Манайхан цагаан халууралт гэж эмчнэр ярьдаг юм. Халуурсан хүүхэд ингээд зүгээр ханаа том хөрсөн хүүхэд бол ягаараад ингээд минчигээд халуун шатаад ингээд хөл гар нь хав халуун барихаар ингэж халуурдаг. Тэгэхээр энэ менингококк талдварын үеийн тэр хүнд хэлбэрээр явагдаж байгаа үеийн халууралт ямар хэр цагаан халууралт. Тэгэхээр хүүхэд цонхыгоо цайгаад гар хөл нь хүүтэн ирэнтэд мөчтөн даарсан ийм байдалтай мөртлөө халууныг үзэхээр өндөр халуунтай байдаг. Тэгэхээр энэ халууралтыг ялгаад ингэж халуурж байгаа хүүхдийг л эмчит маш яралтай үзүүлээрэ заавал эмнэлгийн блогт хандаараа гэдэг ийм зөвлөмжийг бид нар өгөөд байгаа.